Биднийг хайрлаад аварж өгсөн хайрын бурхан танд баярлалаа. Бурхан таныг мэдэхгүй энэ ертөнцийн дээр найдвар байхгүй амьдарч байхад эзэн та биднийг Есүсийн цусаар бидний бүхий л гим нүглийг уучлж өгөөд мөнхийн деваажинд очих итгэл найдварыг өгсөнд баярлалаа. Энэ 7 хоногт манай ховд чуулган дээр маань эзэн та Библийн семинарыг зөвшөөрж өгсөнд баярлалаа. Манай ахын дүүсийн маань залбирж сайн мэдээг тараасан олон хүмүүс өнөөдөр Бурхан таны сайн мэдээний үгийн өмнө ирээд үнэхээр гим нүглийг имшиж сайн мэдээнд итгээд аврагдаж чадхад та тусалж өгнө үү. Мөн бид бүхэн өнөөдөр Бурхан таны үгнээс хамтдаа сурах гэж байна. Бурхан та биднийг өөрийнхөө үгээр сургамжилж өгөөд бидэнд гарцаагүй хэрэгтэй үгийг зөвшөөрж өгнө үү. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээрээ Эхлэл номны 29 дугаар бүлгээс харцгаая. Эхлэл номны 29 дугаар бүлэг 29-ийн 16-аас 20 дугаар эшлэл байна. Миний Библи 19-ны орчуулгах дээр ганц нэг үгэн дээр зөрүү гараад ах шиг байна. Та бүхэн хараагараа уншаад би уншаад өгье. Эхлэл 29-ийн 16-аас 20. Лабан 2 охинтой бөгөөд томынх нь нэр Лиа, багийнх нь нэр Рахел. Лиа хараа муутай, харин Рахел нь нуруу гойлог, царай үзэсгэлэнтэй ажээ. Яаков Рахелд дурлсан тул би таны баг охин Рахелийн төлөө 7 жил танд зарцлагдъя гэсэнд Лабан түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр надтай хамт бай гэжээ. За 20-ыг нь хамтдаа уншийе. Яаков Рахелийн төлөө 7 жил Лабанд зарцлагджээ. Яаков түүнд хайртай байсан тул 7 жилийн түүнд хэдхэн хоног мэт байв. За өнөөдөр бүгдээрээ Лиа, Рахел хоёрын талаар хамтдаа сурцгаая. Яаков аавыгаа мэхлээд ууган хүүгийн эрхийг аваад түүнээс нь болоод ах Есав нь Яаковыг мэхлэгдсэндээ мэдээд аландаа гэж занл хийсэн байдаг. Түүнээс нь зүгтаагаад Яаков нах зах нь тэмцтэй ээжийнх нах Лабаны гэрт ирдэг. Гэтэл энэ Лабан 2 охинтой гэж гарч байгаа. Том охин нь Лиа, бага охин нь Рахел. Гэтэл Библиэлд Лиа хараа муутай, Рахел нь нуруу гойлог, бас царай үзэсгэлэнтэй байжээ гэж гарч байгаа. Тийм учраас Яаков магадгүй бүр анхны харцаар л энэ Рахелд дурлсан юм шиг байна. Тэгээд одоо би Рахелтэй гэрэлмээр байна. Рахелд би хайртай гэж хэлсэн Лабан. За болж гин. Рахелийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн дээрээ. Харин чи 7 жил надад одоо ажил хийгээд өгөх гэсэн байгаа. Лабанч малчин байсан, Яаковч малчин байсан учраас Яаков Лабаны гэрт одоо Рахелийн төлөө 7 жил зарцлагжээ гэж гарч байгаа. Гэтэл энэ 7 жил нь Яаковд хүнд хэцүү байсан гинэ үү? Хэдхэн хоног мэт байсан гинэ үү? Үнэхээр хэдхэн хоног мэт байсан гэж гарч байгаа. Тэгээ тооцоод үзэх юм бол 1 жилд 365 хоногтой 7-оор үрчих юм бол хэдэн өдөр вэ гэхээр 2555 өдөр бас ч гэж нэлийн урт өдрүүд. Тэгээ тэр өдрүүд нь хэдхэн өдөр мэт санагцсан гэж байгаа. Тэгэхээр маллна гэдэг ажил амар ажил биш тийм ээ. Мал малжээс ээжүүч гэсэн байгаа бах. Өглөөнөөс ахуулаад орой хүртэл хэцүү ажил хийн. Тэгэл хийдэг ажил болгоно өдөр болгонд автна. Заримдаа бороотой шөн нойргүй хонон, шөн хонд гарна. Тийм хэцүү ажил хийжсэн ирнэ. Тэр хэцүү ажил нь ерөөсө хэцүү санагдаагүй хэдхэн өдөр мэт санагцсан гэж байгаа нь. Угаасаа хүн бидний амьдралыг хараад үзэх юм бол амьдрал гэдэг өөрөө тийм амаргүй зүйл, хэцүү зүйл. Гэхдээ хайр гэдэг зүйл тэр хэцүү зүйлийг сонирхолтой одоо бас тийм хөнгөн тийм болгож өгч байгаа. Тэгвэл манай ээжүүдийн хувьд итгэлийн амьдрал ч гэсэн нөр хөдөлмөр ажил мөн хийх зүйлүүд их байгаа. Цэвэрлэгээ, мөн хоол, янз янзын ажлууд их байгаа. Гэхдээ тэр бүгдийг хийж чадахыг хүчин юу вэ гэхээр
аврагдсан хүн бурхан намайг хайрлсан юм байна гэдэг тэр хайрыг ухаарсан. Есүс эзэн миний гмийн төлөө загалмаа дээр цусаа урсгаж өгч өгөөд миний өмнөөс тэр бүхий л ял шийтгэлийг амсаад намайг хайрлсан тэр хайрыг нь ухаарад тийхүү эзнийг хайрлсан сэтгэлээрээ итгэлийн амьдралаар амьдарч байгаа. Тэгвэл бүгдээ энэ Эхлэл 29-ийн хавчургаараа тогтоочход 1-р Тесалоник номоос харъя. 1-р Тесалоник нэгдүгээр Тесалоник 1-р бүлэг байна. 1-р Тесалоник 1:3-ыг хамтдаа уншицгаая. Бидний бурхан бөгөөд эцгийн өмнө та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христ дэх тууштай найдварыг чинь байнга сандгаа. За энэ ишлэл дээр итгэл нь үйлстэй холбогддог, хайр нь хөдөлмөртэй холбогддог, найдвар нь тууштай байдалтай холбогдгоо гэж хэлсэн байгаа. Тэгвэл Иохан 3:16 дээр бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул өөрийн цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөхгүй харин мөн хамтай байх юм. Энэ ертөнц гэж байгаа дотор бидний хүн тусбар орж байгаа. Тэгвэл бурхан бидний хүн тусбарыг үнэхээр их хайрлсан гэдэг үг багтаж байгаа. Мөн Ром 5:8 дээр гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ биднийг хайрласнараа гэтэл бидний нүгэлтнүүд байхын л Христ бидний л өгснээр бурхан биднийг хайрлах хайраа харуулсан. Гим нүгэлтэд биднийг хайрлсан гэдэг тэр бурханы хайрыг ухаарснараа бид бүхэн аврагдсан. За тэгвэл энэ дээр гарч байгаа хайрын хөдөлмөр ээжүүд хүүхдээ хайрладаг учраас үр хүүхдийнхээ төлөө нөр их хөдөлмөрлж байгаа хэрнээ хэцүү санагддаггүй. Шалтгаан юу гэхээр үр хүүхдээ хайрлсан сэтгэл байгаа. Манай ээжүүд чуулган дотроо итгэлийн амьдралаар амьдрангаа үйлчилж байгаа ч гэсэн хэцүү санагддаггүй. Шалтгаан нь юу гэхээр эзнийг хайрлсан тэр хайр байгаа учраас тэгэхээр ч гэсэн итгэлийн амьдралаар үргэлжлүүлэн баяр хөөртэй хүчтэй амьдрахад хамгийн чухал зүйл нь миний эзэн рүү хандсан хайр хөрөхгүй байх нь илүү чухал байгаа. Тэгвэл яг үндэ хайрлах хөрчих юм бол бүх юм хэцүү санагдана. Тийм үстэй. Тэгэхээр тэгвэл аврагдсан хүн яаж эзэн рүү хандсан хайраа хөргөхгүй хүү тэр сэтгэлээ хамгаалаад амьдрах вэ? Хамтдаа энэ Ром 16-аас ишлэлээд уншия. Уршаа эргүүлээд Ром 16 Ром номны 16 дугаар бүлэг байна. 16-гийн 6, 12 дугаар ишлэлийг хамт уншия. Ром 16-гийн 6 тэгээд 16-г 12-ыг Ром 16-гийн 6 дугаар ишлэл 12 дугаар ишлэлийг уншия. Та нарын төлөө ихэд зүтгэсэн Мариад минь түргээрээ. 12-ыг нь эзэн дотор зүтгэгч Трофойна Трофосо нарт минь түргээрээ. Эзэн дотор ихэд зүтгэсэн хайрт Персист минь түргээрээ. За энэ дээр ч гэсэн Илч Паул хувийн мэдчилгээ гэж байгаа бичсэн. Өөрийг нь сайн мэдээ тарааж явхад хамт байж сайн мэдээний ажилд нөр их хөдөлмөрлсөн тэдгээр ээжүүдийг одоо дурдсан байгаа. Тэгвэл аль ч чуулганд адилхан чуулган болгонд ээжүүд гэх юм бол үнэхээр сайн мэдээний ажлын төлөө нөр их хөдөлмөрлөдөг хүмүүс, харагдахгүй газар зүтгэж байгаа хүмүүс. Тэгвэл энэ бүх хөдөлмөр хийж байгаа гол одоо бензин нөхөө хүч нь юу вэ гэхээр эзэн рүү хандсан хайр байгаа. Тэгвэл яаж тэр хайраа алдчихлгүй эзнийг ирэх өдрийг хүртэл хамгаалж явах вэ гэдгийг хамтдаа сургаалт өгс номноос харъя. Сургаалт өгс номны 4-р бүлэг байна. Сургаалт өгс 4-ийн 23 дугаар ишлэл.
хамтдаа уншицгаая. Сургаалт өгс 4:23-ыг. Зүрх юугаа уртан хамгаал, амийн булгууд түүнээс ундарна. За, хамгаалах ёстой олон зүйл байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд хамгаалах ёстой зүйл нь сэтгэлээ, зүрхээ хамгаал гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр эзнийг хайрлсан тэр хайр, эзэн рүү хандсан хайр. За, сэтгэл гэдэг энэ сав хоёр хаалгатай. Нүд гэдэг нэг хаалга байгаа, чих гэдэг нэг хаалга байгаа. Тэгэхээр хамгаална гэдэг нь яаж хамгаалах вэ гэхээр 20-21-ийг нь харуул мэдж болно. 20-21-ийг нь уншийе. Үгийг минь анхаар хүмүн, хэлхийг минь чих давин сонс үр минь. Үзэх нүднээсээ бүү холдвол өр зүрхэндээ үүнийг хатгал. Дээр чихээрээ бурхны үгийг сонсоод нүдэрээ бурхны үгийг унших тухай гарч байгаа. Тэгвэл аврагдсан хүн яаж эзэн рүү хандсан хайраа хадгалах вэ гэхээр эзний үгтээ ойр байж энэ үгийг өдөр болгон уншиж сонсож байгаа хүн эзнийг хайрлсан тэр хайр нь хөрөхгүйгээр мөн эзнийг хайрлсан хайраа хамгаалж чадна. Үгээ уншихгүй, үгээ сонсохгүй хэд хоног өнгөрөх юм бол яадаг вэ гэхээр бид үгдээ эзэн рүү хандсан сэтгэл багуугаар мөн хөрж эхэлдэг, алсарч эхэлдэг. Тэгэхээр энэ хайр гэдэг зүйл 7 жил тэр хүнд ажлыг хийсэн Яаковын хувьд ч гэсэн хэдхэн хоног мэд хөнгөн санагцсан гэж гарч байгаа. За бүгдээрээ буцаад Эхлэл 29 руу очие. Эхлэл 29-ийн 21 рүү очиод харъя. Эхлэл 29-ийн за 21-с 24-ийг нь хамтдаа уншицгаая. Яаков Лабанд миний зарцлагдах хугацаа дууссан учраас би түүн дээр оръё, эхнэрийг минь өгөхдөн гэв. Лабан тэр нутгийн бүх ирчүүдийг цуглуулan найр хийлээ. Үдшин Лабан тэнд охин Лиагаа авчирсанд Яаков түүн дээр оржээ. Лабан зарц усгүй Зилпагаа охин Лиада шивгчэн болгон өгчээ. За Яаковын 7 жил хүлээсэн хормын өдөр тохиож байна. Тэр нутгийн бүх ирчүүдийг цуглуулад хормоо хийсэн. Орой хормын дараа юу болсон бэ гэхээр 23 дугаар эшлэлээр нь Лабан 21 дээр нь эхнэрийг минь өгөхдөн гэж Яаков гэсэн чинь Лиаг оруулчихсан байгаа. Мэдээж Лиа өөрөө хүсээгүй байж таарна. Чин Рахелтэй хормоо хийх гэжсэн шүү дээ. Гэтэл энэ үед магадгүй эцгийн эрэхт ёс давмгайлж гисэн баг. Аав нь юм хэлэх юм бол өөрөө дургүй байсан ч гэсэн үг дуугүй одоо заа гээл дахахаас өөр арга байхгүй. Аав эн чин Рахелийн хоромжтой гэж магадгүй хэлсэн ч байж магадгүй. Гэхдээ дугаа ороо оруулсан ч байж магадгүй. Тэгээ өглөө нь болсон чи юу болсон бэ гэхээр 25-ыг нь уншийе. Яаков өглөө нь хартал тэнд нь Лиа байв. Тэгээ тэрээр Лабанд та надад юу хийчих вэ? Би Рахелийн төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхлэн вэ гэхэд. Тэгээ энэ Яаков өглөө нь мэдсэн байгаа. Юу вэ Лиа юу? Чи энд юу хийж байгаа юм бэ гэж хэлсэн чинь. Гүйр нь аавал намайг орхихээр л би орцсон штэ гэл. Тэгээ Яаков гарч ирэл яасан бол Лабан дээр очиод та одоо намайг яаж байгаа юм бэ? Арайчтэй. Би ямар Лиатай хормоо ийгс юм уу? Рахелтэй хормоо ийгсэн штэ гэл. Мэхлэгцнээ мэдээд Лабан дээр очиж Лабан юу гэж хэлж байгаа вэ гэхээр 26-аас 30-ыг нь уншийе. Лабан манай нутагт ихчээс нь төрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй. Ёс оснтойгоо 7 хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд нөгөөг нь бас өгнө. Чи түүний төлөө надад дахин 7 жил зарцлагдах болно гэв. Тэгээд Яаков хэлсэн ёсоор нь хийжээ. Яаков тэр 7 хоногийг гүйцээсэнд Лабан түүнд охин Рахела эхнэр болгон өгчээ. За 29-30-ыг нас уншия. Лабан зарц усгүй Билхагаа охин Рахелдаа өгснөөр шивгчнэр өглөө Яаков бас Рахел дээр орж түүнийг Лиагаас илүү хайрлан дахин 7 жил Лабанд зарцлагджээ. Лабан үнэхээр ийм залмигтэй хүн байсан учраас манай нутагт одоо их чинь хормоо хийгээгүй байхад дүүг нь өгдөг ёс байдаггүй юм аа. Чи ёслонтойгоо нэг 7 хоногийг гүйцээ гэдэг нь Лиа хормоо хийгээд нөхөртөөгөө 7 хоног л хамт байсан.
7 хоногийн дараа Рахельтай хормыг хийж өгөөд өнгөрсөн 7 жил чинь Леагийн төлөө байсан гэж бодъё. Одоо Рахелийн төлөө дахиад чи надад 7 жил зарцлагдаа. Ингээд нийтдээ Яаков Рахелийг эхнэр болгож авахын тулд хөлснөө өөрчлөгдөд 14 жил Лабанд зарцлагдах болдог. Гэтэл энэ Яаков өөрөө хүсээгүй ч гэсэн энэхүү нэг айлын 2 охинтой гэр бүл болчихж байгаа. Энэ Яаков өдөр нь хоноо хариулж явж байгаад оройн ирэх юм бол энэ тэлд Леагийн майхан, энэ тэлд Рахелийн майхан байгаа. Ихэвчлэн аль майхан руу нэх орох бол угаасаа Рахельтэй л одоо суух гэж байна. Рахелийн майхан руу орно. Тэ энэ завсар юу болж байгаа вэ гэхээр энэ 31-ийг нь уншия. 31-2-ыг нь уншия. Рахель өөрөө Яаковд хүү төрүүлж чадаагүйгээ хараад ихчдээ атаархаж Яаковд хүүг хэрэг тийхгүй бол би үхнэ гэжээ. Яаков Рахельд уурлан чамд умайн үрийг эсвшөөсөн бурхныг би орлох хэрэггүй гэсэнд. Энэ дээрээс харуул энэ Яаков Рахель хоёрын хамтын амьдрал бас жоохон зөрчилдөөнтэй маргаантай байсан харагдаж байгаа. Тэгвэл энэ Яаков хизээл Яагийн майханд очиж исэн бэ гэхээр магадгүй хүний амьдрал болсон юм чинь жоохон маргалдах ч юм уу Рахелийн аашны хөдөлсөн үед нь Яагийн майхан руу орж таарна. Тэгэл ингээд цааш нь цаг хугацаа өнгөрүүлээд харах юм бол энэ хугацаанд Леа бурхан тандсан итгэлийг олоод авчиж байгаа. Тэгвэл Ром 10:17 дээр итгэлийн сонсох нь Христийн үгээр ирдэг гэсэн үг байгаа. Өөрөвл Яаков Леагийн үед ч бай бидний амьдарч байгаа үед ч бай хүн итгэлийг олж авъяаг бол сонсч л олж авна. Тэгвэл Леа бурхан тандсан итгэлийг яаж олж авсан бэ гэхээр нөхөр Яаковраа дамжуулж олж авсан байгаа. Яаков байж байгаад жоохон Рахелийн аашны хөдөлсөн үед нь Леагийн майханд орж ирээд юу ярьдаг байсан бэ гэхээр Авраамтай хамт байсан бурхны талаар ярьж эхэлнэ. Яг гэхээр Яаковын аав нь Исаак, өвөө нь Авраам. Мөн Яаков өөрөө майхандаа суудаг номхон дүлгэн хүн байсан гэж гардаг. Аавынхаа хэлс үгийг сайн сонсдог, бас бурхан тандсан итгэлтэй хүн байсан. Тийм учраас Леа нөхрөөрөө дамжуулан бурхны талаар байн сонсдог байсан байгаа. Тэгээ Яаков нөхөр нь байхгүй байж байгаа л нэг орж ирэхтэрээ бурхны талаар л яриад эхэлнэ. Байхгүй байж байгаад орж ирсэн нөхөр нь жоохон юм ярил Леа зүүрмөглөө сонсох уу, сайн сонсох уу? Үнэхээр сайн сонсон тийм үстэй. Тэгэл бүтэн сар байхгүй байж байгаа л дахиад нэг орж ирэхтэрээ өнгөрсөн удаа юу ярьлаа? Авраамтай хамт байсан бурхан. Тэгэх юм бол за өнөөдөр Исаактай хамт байсан бурхны талаар орноо гэж. Одоо бурхны талаар ярьж өгч ирсэн. Энэ завсарлаа. Бурхан хандсан баттай итгэлийг олж авсан талаар гарч байгаа. За энэ Леа Рахель хоёрыг жоохон харьцуулаад үзэх юм бол 29-ийн 16-аас 18-ыг нь уншия. 29-ийн 16-аас 18 дээр за би уншаад өгье. Лабан 2 охинтой өгөө томийнх нь нэр Леа, багийнх нь нэр Рахель. Леа хараа муутай, харин Рахель нь уруу гойлог царай үзэсгэлэнтэй байжээ. За тэгээд 30-31 дээрээс харуул 29-ийнхаа 30-31-ийг би бас уншаад өгье. Леа хайр хүртээгүйг эзэн үзээд Леагийн умааг нээв. Харин Рахель нь хүүсэр байжээ. Леа жирэмсэлж хүү төрүүлээд түүнийгээ Рюбен гэж нэрлэв. Тэгээд тэрээр эзэн миний зовлон зүдгүүрийг харсан учраас одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ. За энэ уншсан хоёр ишлэлээс харуул Леа Рахель хоёрын одоо байр байдал нь харагдаж байгаа. Рахелийн хувьд болох дээрээ махбодын хувьд үзэсгэлэнтэй мөн нөхрөөрөө ч гэсэн хайрлуулсан тийм эмэгтэй байгаа. Өөрөөр нөхөр нь хайрладаг, гоо үзэсгэлэнтэй гэхээр эмэгтэй хүний хувьд байж болох бүх зүйл энэ Рахельд байсан байна. Нэг талаас нь харах юм бол Рахель үнэхээр азтай ч юм шиг жаргалтай амьдарч байсан. Харин хажууд нь Леа ямар байдалтай амьдарч байсан бэ гэхээр энэ 31 дээрээс харуул Леа хайр хүртээгүйг эзэн үзээд гэж гарч байгаа. Бас хараа муутай гэж гарч байгаа. Тэгэхээр Леагийн байр байдал ямар вэ гэхээр хараа муутай, нөхрөөрөө хайрлуулж чадаагүй, хурмаа игээд нөхөртөөгөө нэг 7 хоног хамт байгаад тэгэл бэлэвсэрсэн эмэгтэй юм шиг нөхөр нь гараа авчихсан.
ганцаараа тэр хаягдсан юм шиг уйтгар гунагтай цаг хугацааг өнгөрүүлж байсан. Өөрөөр хэлбэл Лиа Рахел хоёрын амьдралын ихэнх үеийг нь харьцуулах юм бол дэндүү ялгаатай байна. Рахел нь дэндүү аз жаргалтай эмэгтэй, бүхнээр хайрлуулсан. Харин Лиа нь дэндүү гунигтай, ганцаардмал, одоо хөрхилтэй харагдаж байгаа. За энэ хоёр хүний сүнслэг байр байдал мөн итгэлийн байр байдлыг нь харах юм бол 30-ийн 1-2 дээр бид нар уншсанчлан Рахел хүүхэд төрүүлж чадахгүй байсан байгаа. Хүүсэр. Гэтэл үүнээсээ болоод одоо яаж байгаа вэ гэхээр 30-ийн 1 дээрээс харуул Рахел өөрөө Яаковд хүү төрүүлж чадахгүйгээ хараад ихчтэй атаархаж гэж байгаа. Уг нь бол ихчтэй атаархаад байх юм байхгүй шүү дээ. Өөрөө нөхрөөрөө хайрлуулсан, гоо үзэсгэлэнтэй бүх зүйл байгаа. Гэтэл ихч нь хажууд нь дэндүү өрөвдөлтэй байхад ганц хүүхэд төрүүлж чадахгүй гэдэг зүйлээс болоод ихчтэй атаархаж байгаа. Тэгээд нөхөртөө хэлж байгаа. Яаковд хүүг хэрвээ тийхгүй бол би үхнэ гэж байгаа. Энд дээрээс харах юм бол ааш зан чанар ч гэсэн тийм амьдралд нь хэцүү зүйл асуудал тохиолдох юм бол хүлээж чаддаггүй, залбирч чаддаггүй, ууралж байгаа дүр төрхийг нь харж болно. Гэтэл Яаков хоёр дээр нь Рахел дуурлан чамд умаан үрийг зөвшөөрсөн бурхныг би орлох хэрэггүй. Би одоо ямар бурхан юм уу? Чи миний хийж чадах зүйл биш дээ гэдээ ууралж байгаа. Гэтэл энэ хүүхэд төрөхгүй байгаа гэдгийг хүнд асуудлын өмнө энэ Рахел энэ асуудлыг бариад бурхны өмнө очиод залбирж байгаа юм биш. Энэ асуудлыг одоо өөрийнхөө арга чаргаар шийдвэрлэх гэж оролдож байгаа. 3 дээрээс нь харуул Рахел энд миний шивгчин Билха байна. Түүн дээр ор тэр миний өвдөг дээр төрж түүгээр би хүүхэдтэй болно гэд өөрийн шивгчин Билхаг түнд татврын болгон өгчээ. Яаков түүн дээр оржээ. Билха жирэмсэлж Яаковд хүү төрүүлж өгөв. Рахел бурхан намайг зөвтгөж миний дууг сонсоод надад хүү хайрлаа гэд түүнийг дан гэж нэрлэжээ. Тэгэхээр амьдралд нь тохиолдсон асуудлыг энэ Рахел бурханд хандаж залбирж хүлээцтэй байсан юм биш. Зөв өөрийн бардам зангаараа л өөрөө л арга чаргаараа шийдвэрлэх гээд татвар эмээрээ дамжуулан хүүхэдтэй болсон нь даан төрсөн байна. Гэтэл хожимын даанаас хэн төрсөн бэ гэхээр антихрист гарч ирдэг. Христийг эсэргүүцэгч. Гэтэл Яагийн амьдрал ч гэсэн яг адилхан асуудал байсан. Гэтэл Яа тэр асуудал зовлон бэрхшээлийн өмнө ямар байсан бэ гэдгийг хамтдаа 31-ээс 35-ыг нь уншийе. Лиа хайр хүртээгүйг эзэн үзээд Лиагийн умайг нээв. Харин Рахел нь хүүсэр байжээ. Лиа жирэмсэлж хүү төрүүлээ түүнийгээ Рюбен гэж нэрлэв. Тэгээд тэрээр эзэн миний зовлон зүдгүүрийг харсан учраас одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ. Тэр бас дахин жирэмсэлж хүү төрүүлээд хайр хүртээгүйг минь эзэн сонсоод надад энэ хүүг бас өглөө гэж түүнийгээ Симеон гэж нэрлэжээ. Тэр бас жирэмсэл дахин хүү төрүүлээд би түүнд 3 хүү төрүүлж өгсөн учраас миний нөхөр одоо надтай холбогдох болно гэж түүнийгээ Леви гэж нэрлэжээ. Тэр бас жирэмсэл дахин хүү төрүүлээд энэ удаа би эснийг магтана гэж түүнийгээ Юда гэв. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ. Гэтэл Лиа энэ зовлонтой амьдрал дундаа үргэлжлүүлэн бурханд хандан залбирж байсан байгаа. Залбирлынхаа хариултыг ч гэсэн авч байсан. Эхлээ 3 хүү төрүүлсэн. 3 хүүгээ төрүүлэх явцад яавал би нөхрөөрөө хайрлуулах уу? Хайрлуулах л гэсэн тийм л одоо хүсэл энэ яад байсан байгаа. Мэдээж хайрлуулна гэдэг нь хүний мэдээж үндсэн хэрэгцээ. Гэтэл 3 хүү төрүүлнэ гэдгийг хугацааг бодоод үзэх юм бол 2 жилийн зайтай 3 хүүхэд төрлөө гэж бодоход ойролцоогоор багаар бодоход 6 жил. Тэ 3-ын 3 хүүхэд төрүүлсэн ч одоо намайг хайрлах байлгүй дээ гэж бодсон ч гэсэн нөхөр нь хайрлсан уу хайрлаагүй юу? Нөхөр нь ерөөсөө анхаарлаа хандуулаагүй хайрлаагүй. Урдийн дэдэл Рахел руу ганцаар байсан. Гэтэл энэ завсар Лиагийн сэтгэл нь бурханд хандаж өөрчлөгдөж байгаа. 3 хүүхдийг нь төрүүлж өгчөөд байхад намайг тоохгүй байгаа. Нөхөрд анхаарлаа хандуулах биш. Энэ дорд миний залбирлыг сонсож хариулж өгж байгаа. Надад анхаарлаа хандуулж байгаа. Эзнийг би магтана гэд 4-т хүүгээ Юда гэж нэрлэж байгаа. Гэтэл энэ хожим Юдагаас Давид төрдөг. Тэгээд Есүс Христ төрдөг. Тэгэхээр Рахелийн төрүүлсэн хүүхд Даанаас Христийг эсэргүүцэж гарч ирж байгаа бол Яагийн эзнийг магтана гэж төрүүлсэн хүүхдээс нь
Есүс Христ мэндэлж байгаа. Энэ хоёр хувь тавилан бүр өөр байгаа үстэй. Нэг нь атаархал өрсөлдөөнөөсөө болж өөрийн арга чаргаараа хүүхэд болсон. Харин нөгөөх нь Бурханд хандсан итгэл, эзнийг магтана гэсэн тэр сэтгэлээрээ Юда гэж нэрлсэн байна. Өөрөөр Лиа Рахел хоёрын махбодын байр байдал ба дотоод сэтгэл хоёр нь бүрийн ялгаатай байсан. За үүний дараа Эхлэл 31:19-ийг бүгдээ уншийе. Эхлэл 31:19. Эхлэл номны 31-ийн 19 дугаар ишлэгийг хамт уншийе. Тэр үед Лабаныг хонио хэрхаар явсан хогор нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг нь хулгайлан авчээ. За энэ дэлгэх цааруулаад өгвөл энэ Лабан хиймэл шүтэн шүтдэг байсан юм байна. Энд дээрээс харуул Рахел аавынхаа гэрийн энэ хиймэл шүтээнийг хулгайлсан талаар харж байгаа. За мөн энэ Эхлэл 35:19-ийг дэлгэцрүү хараад уншийе. Рахел нас барт үнийг Ефрат Бэтлехэм орох зам дээр оршуулв. Эцдээ энэ Рахел төрхийн хүндрэлээр Биньяминийг төрүүлж байхдаа өөд болоод зам дээр оршуулдаг. За энэ зурган дээрээс харуул энэ Рахелийн бурш байгаа. Гэтэл энэ завсар энэ Яагийн төгсгөл арай өөр байгаа. Эхлэл 49-ийн 30-31-ийг уншийе. Тэр агуул Канаан нутагт Мамрегийн эсрэг талд Махбелагийн талбайд бий. Авраам тэр агууг талбайтай хамт оршуулгын газар болохоор Хиттчүүдийн Ефроноос худалдаж авсан юм. За хамт уншийе. Авраам болон эхнэр Сараа тэнд оршуулгдсан. Бөгөөд Исаак болон түүний эхнэр Ребека мөн тэнд оршуулгдсан билээ. Би бас Лиагаа тэнд оршуулсан юм. Тэгэхээр энэ Махбелагийн агуу юу н оршуулгын газар ямар хүмүүс байгаа вэ гэхээр Авраам, Сара, Исаак, Ребека, тэгээд Яаков, Лиа хоёр байна. Тэгэхээр энэ Рахел, Лиа хоёрын төгсгөл нь шал өөр байгаа үстэй. Төгсгөл нь шал өөр байгаа. За тэгвэл энэ хоёр эмэгтэйгийн амьдралыг нь бүгдээр бодоод үзэх юм бол Яаков энэ зурган дээрээс харуул. За энэ Лабан байна, Лиа байна, Рахел байна, Яаков байна. Тэгээ Рахел, Лиа хоёрын залуу насыг нь амьдралынх нь ихэнх үеийг нь за 30 хүртэлх үеийг нь харах юм бол Рахелийн дэндүү аз жаргалтай үнэхээр азтай юм шиг харагдаж байгаа. Хөөхөн нөхрөөрөө хайрлуулсан бүх зүйлийг авсан. Гэтэл Лиаг харах юм бол хараа муутай. Тэгээ дээрэс нь тийм одоо үцгсэнтэй ч гэж гарахгүй байгаа. Тэгээ дээрэс нь хайр хүртээгүү гэж гарч байгаа. Бас нөхөртөөгөө нэг 7 хоног байгаа л нөхөр нь дараа явчихсан. Яг л бэлэвсэрсэн эмэгтэйш ганцаараа хаягдсан уйтгар гоногтой өдрүүдийг өнгөрүүлж байсан. Ихэнх үеийг нь харах юм бол Рахел наацтай. Лиа нь үнэхээр гоногтой юм шиг харагдаж байгаа. Тэгээ амьдралынх нь үйл явцыг нь ингэж ажиглаж байгаад төгсгөлийг нь харах юм бол эсэргээрээ болчихж байгаа. Лиа нь бурханд хэрэглэгдсэн, бурханд хандсан итгэлтэй, мөн энэ хаягдсан, гологдсон зовлонтой амьдрал дундаасаа Лиа бурхныг олоод авчиж байгаа. Гэтэл тэр үед Рахел бурханд хандсан итгэл олж авч чадаагүй. Тэрээр аавынхаа хиймэл шүтээнийг хулгайлж байсан. Энэ зурган дээрээс харуул. Ийм байна. За тэгвэл бүгдээр эндээс юуг бодж үзэх вэ гэхээр Рахел, Лиа хоёр яг адилхан Яаковтай хамт байсан хэрнээ. Лиа бурханд хандсан итгэлийг олж авсан шалтгаан Рахел бурханд хандсан итгэлийг олж авч чадаагүй. Энэ ялгаа юу юм болоо? Түүнийг нь бодж үзье. За Библийн Гашуудан номны 3 дугаар бүлгээс харъя. Гашуудан номны 3 дугаар бүлэг.
Гашуудал 3-ийн Гашуудал 3-ийн 26, 27-г за 27, 28-ыг уншийе. Залуу насандаа буулгыг үүрхэн сайн, тохогч нь тэр тул ганцаарсан чимээгүй бай. Дээр Лиагийн амьдралын залуу нас нь ихэнх үе нь зовлонтой байсан учраас Лиа тэр зовлон дундаасаа бурхныг олоод авчихсан. Тэгээ Рахелийн амьдралыг харах юм бол зовлон гэдэг зүйл байхгүй. Дэндүү жаргалтай байсан учраас тэрээр бурхныг олж авч чадаагүй байна. Тэгвэл ямар хүн бурхныг таньж мэдээд бас бурхан хандсан бат итгэлтэй болоод бурханд ирхмээр хэрэглэгддэг вэ гэхэрээ сул тал зовлон байгаа хүн байна. Гэтэл Рахел тэгж чадаагүй шалтгаан нь нэг зовлон гэдэг юм байхгүй. Хэцүү зүйлгээд байх юм байхгүй. Эндүү аз жаргалтай байна. Тэгвэл энэ Рахел Лиа хоёрын талаар гарч байгаа агуулгыг хөнгөн уншаад өнгөрөх юм бол Лиа өрөвдөлтөө юм аа, гунигтай юм аа, Рахел гоё юм аа гэд ингээд харахаар байгаа. Өшөө илүү сайн гүн гүнзгий бодоод үзэх юм бол Лиагийн нөхрөөрөө хайрлуулж чадаагүй, хараа муутай хаягдсан тэр сул тал нийцтэй бурхныг таньж мэдээд аврагдах, бурхныг өөрийн бурхан болгож болох бүр давуу тал болж хувирсан байна. Бүгдээрээ сургаалт өгсөн номноос бас харъя. Сургаалт өгсөн номны 31-р ишлэл. Сургаалт өгсөн номны 31-ийн Сургаалт өгс 31-ийн 30-ыг нь хамтдаа уншицгаая. Сургаалт өгс 31-ийн 30-ыг нь хамт уншъя. Дур улаан байдал хуурамч, гоо үзэсгэлэнч хоосон, гагцгүй, эзнээс эмээгч эмэгтэйл магтаал авах учиртай. За, эмэгтэй хүний хувьд жинхэнэ гоо үзэсгэлэн яг юу юм лоо гэдгийг Лиа Рахел хоёроос одоо сургамжийг авч болно. Мэдээж Рахелийн хувьд Маходын хувьд гоо үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Гэтэ Лиагийн хувьд Маходын хувьд тийм гойд гоо үзэсгэлэнтэй эмэгтэй байгаагүй ч гэсэн энэ Лиа бурхан тандсан итгэл нь баттай байсан. Дээрэс нь энэ Лиагийн сэтгэл нь мөн итгэл нь үнэхэрийн хүндлэмээр тийм эмэгтэй байсан. Яаков амьдралынхаа эхний хэдэн жилүүдэд Рахелийн гадна дүр төрхөнд нь татагтаад Рахелтэй хамт байсан. Гэхдээ тэр хамт байсан амьдралыг нь уншаад үзэх юм бол маргаантай, ууртай, бухимдалтай, жоохон хэрүүлтэй, зөрчилтөнтэй байсан бол Яаковын Лиатай хамт өнгөрүүлсэн өдрүүд нь ямар байсан бэ гэхээр энэ Яаковын Эхлэл 49-ийн 31 дээр гарч байгаа энэ үгнээс харуул би бас Лиагаа тэнд оршуулсан юм гэж гарч байгаа. Өөрөөр хэлбэл энэ Яаков Рахелийг өөд болсноос хойш одоо Лиатай амьдарч эхэлсэн. Гэтэл энэ Лиатай хамт амьдраад үзэхдээ энэ Лиа гадна дүр төрхөн тийм хүний анхаарал татгууц үзэсгэлэнтэй эмэгтэй биш байсан ч гэсэн бурхан хандсан итгэл нь үнэхээр юм баттай. Тэгээд дээрэс нь янз янзын хэцүү асуудал болох юм бол Рахелтай адилхан үхэн барина гэж ууралж ойрлж ашгарч аашлаад байдаггүй. Үнэхээр бурханд залбираад тэр асуудлыг давж гарч байгаа нь Яаковын сэтгэлийг илүү татаж байсан. Энэ үгнээс нь харуул би бас Лиагаа тэнд оршуулсан гэдэг энэ үг нь үнэхээр Лиаг хүнд итгэж байсан, хайрлаж байсан дүр төрх гарч байгаа. Тэгвэл энэ Лиа ямар эмэгтэй вэ гэхээр 1-р Петр 3-аас харъя. 1-р Петр 3 1-р Петр 3 1-р Петр 3-ийн 2-оос 5-ыг хамт уншъя.
Тэд та нарын журамтаа өгөөд хүндлэлтэй байдлыг чинь ажиглан шүү дээ. Гоёлчин, үс сүлжилт, алтан идэлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт гадна талынх бүү байг. Харин зүрхэнд нуугдсан дотоод хүнээ дөлгөөн ба даруй сэтгэлийн мөхшгүү чанараар гоё. Энэ нь Бурхны өмнө асар үнэтэй болоо. Учир нь урд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд нөхрүүддээ захирагдан өөрсдөө ийхүү гойдог байв. Яг л энэ үгэн дээр гарч байгаа шиг Лиа Махбодийн гадна дүр төрх нь тийм анхаарал татгууз үзэсгэлэнтэй эмэгтэй байгаагүй ч гэсэн үнэхээр Лиагийн зүрхэнд нуугдсан хүн дөлгөөн ариун сүнсний 9 үржимсээр дүүрэн үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Яах вэ ч гэсэн магадгүй тэр амьдралыг туулангаа эмэгтэй хүн гадна байдал нь хөөрхөн байлаа гэд болчдоггүй юм байна. Гадна байдал нь хөөрхөн байх нь үнэхээр хол явдаггүй юм байна гэдгийг ойлгосон байгаа. Гэтэ тэрнээс илүү үнцэнтэй зүйл нь тэр хүний доторх сэтгэл нь Бурхан ханд итгэл нь илүү үзэсгэлэнтэй цаг хугацаа өнгөрөх чинээр илүү үнцэнтэй болж байгааг Яаков Рахелтэй хамт байсан өдрүүд, Лиатай хамт байсан өдрүүдээр дамжуулаад ухаарсан байхаа гэж бодож байна. За тэгээд дээрэс нь сургаалт төгс 4 сарын үгтэрээ сургаалт төгс номны 4-р бүлэг. Сургаалт төгс номны 4-ийн 18, 19 дэх ишлэгийг уншийе. Дөрвийн 18, 19-ийг хамт уншъя. Харин зөвхтийн жим нь үүрийн цагаан гэгээ мэт зугуухан гингисээр дүүрэн гэрлийг тусгана. Буруу явдалтны зам түнэр харанхуй юунд бүдэрч байгаагаа тэдгүүл мэднэ. За энэ дээр зөвхт хүмүүсийн зам ямар вэ гэхээр үүрийн цагаан гэгээ мэт гэж байгаа. Харанхуугаас гэрэл рүү. Зовлон зүдгүүртэй амьдралаас илүү амар тайван аз жаргалтай амьдрал руу. Эхлэл номны 1-р бүлэг дээрээс харах юм бол Бурхан гэрэл харанхуйг бүтээчээд ийхүү үдэш болоод өглөө боллоо. Үдэш болоод өглөө боллоо гэсэн үг давтагтан гарч байгаа. Тэгвэл яг л Лиагийн амьдралтай адилхан. Лиагийн амьдралын их үеийг нь харах юм бол үнэхээр гонигтай, хаягдсан, гологдсон, ганцаардмал зовлонтой амьдрал байсан ч гэсэн тэр зовлонтой амьдрал дундаасаа Бурхныг олоод авсан учраас аажмаар Бурхны нэгүсэл рүү Бурханд ирэхмээр хэрэглэгдсэн хүн болоод өөрчлөгдөж явсан. Тэгвэл магадгүй бидний амьдрал ч гэсэн Лиатай адилхан тал гонигтай зүйлс сул тал байсан учраас Библиэлд сүнсэндээ ядуухан өрөөлтөө явуулчихна тий. Бурхны хаанчлалт тэднийг гэсэн үгэнд дагав. Лиагийн сэтгэлийг нь харах юм бол даруй байсан байгаа. Мөн Монгол ардын зүрх зөөгөнд ийм үг байдаг. Өглөөний нарыг наранд бүү тооц, өсхийн жаргалыг жаргалд бүү тооц гэсэн үг байдаг тийм үстэй. Өөрөөр өглөө нартай байлаа гэж өдөр чинь нартай байдаг юм биш. Өдөөс хойш салхишуурал буу юм болдог тийм үстэй. Өсхийн жаргалыг жаргалд бүү тооцогдох нь мэдээж амьдралын их үеийн жаргалтай байлаа гэж тэр чигээрээ жаргалтай яваад дуустдаг юм биш. Юу ч болж болно. Яг л үнтэй адилхан Рахелийн амьдралын их үеийг нь харах юм бол үнэхээр л нэг азтай эмхтэй, аз жаргалтай эмхтэй юм шиг харагдаж байгаа. Лиагийн амьдралын их үеийг харах юм бол үнэхээр золгүй, гонигтай харагдаж байгаа. Гэхдээ яг л энэ сургаалт төгс 4-ийн 18, 19 дээр гарч байгаа шиг тэр зовлон дундаа Бурхныг олоод авсан учраас одоо Бурхны өрөөл, Бурхны нэгүсэл дүүрэн байсан байна. Бүгдээр Йов номны 8-аас харъя. Уршаар хүлээд Йов 8. Йов 8-ийн 7-р ишлэлийг хамт уншийе. Чиний эхлэл шалахгүй байсан ч төгсөглөө агуу ихээр төгсөг. За. Амьдралын эхлэл нь чухал уу, төгсгөл нь чухал уу? Үнэхээр төгсгөл нь чухал тийм биз дээ. Тэгэхээр
нэгэн буг усны мандалд өөрийгөө толдоод өөрийнхөө тэр сүрлэг сайхан иврийг хараад бахархах сэтгэл төрсөн байна. Үнэхээр сайхан сүрлэг ивэртэй. Өөрийнхөө нарийнхан туйхан хөлийг хараад ийм нарийнхан туйхан хөлтөө гэдэл одоо жоохон сэтгэл нь дундуур болсон байна. Гэтэл нэг чонтой таараа чон төөгдөж явах үедээ тэр буг өөрийнхөө голж байсан тэр чамлаж байсан нарийнхан хөлнийхөө хурдны ачаар тэр чонноос амьд үлдсэн. Дараа нь дахиад чонтой таараа зүгтаад мод руу орсон чинь өөрийнх нь бахархал болсон сүрлэг сайхан иврээрээ модонд тэглээд чонд идүүлж өгсөн түүхтэй. Юу гэсэн үг вэ гэхээр миний амьдрал ч гэсэн бидний амьдрал ч гэсэн адилхан бахархал нь тэр хүнийг сүрүүлж сул тал нь тэр хүнийг амьдруулж өгч байгаа, аварж өгч байгаа. Тэгвэл дуулал 30-аас нэг үг харъя. Дуулал номны 30 байна. Дуулал номны 30. Дуулал номны 30-ын 11-р ишлэгийг нь хамт уншийе. Үй гашууг минь та бүжиг болгож эргүүлсэн. Тааран хувцсыг минь тайлан баяр хөөргийг надад бүслүүлсэн. Энэ үг яг л Ляагийн амьдрал тэр чигээр биелсэн. Тэр үй гашуу дундаа бурхныг олоод авсан учраас эцдээ бурхан тэр үй гашууг нь баяр хөөр болгон эргүүлж өгсөн. Хамтдаа Дуулал номны 119 руу очиод харъя, хойшоо эргүүлээд. Дуулал номны 119. Дуулал номны 119-ийн 67-г хамт уншийе. 119-ийн 67. Хамт уншия. Зовж шаналхийнхаа өмнө би буруу зүгт явсан байжээ. Харин одоо би таны үгийг сахин биелүүлдэг. 71-ийг нь уншия. Миний зовн шаналсан нь таны зарилгуудыг сурах болсон нь надад тустай. Энд дээр ямар хүн бурхны үгийг ухаардаг вэ гэхээр зовлонтой байгаа хүн. Сайн бодоод үзэх юм бол Яаков Рахелд ч адилхан Авраамийн бурхан, Исаакийн бурханы талаар ярьж байсан. Яад ч адилхан Авраамийн бурхан, Исаакийн бурханы талаар ярьж байсан байна. Гэтэл тэр дундаас Ляа бурхан хандсан бат итгэлийг олж аваад Рахел бурхан хандсан итгэлийг олж авч чадаагүй өрдөө эдэл аавынхаа хиймэл шүтэнийг хулгайлаад явж байсан. Уг нь бол Яаков адилхан л үгийг хэлж өгсөн байж таарна. Гэтэл нэгэн тэр үгийг өөрийн болгож аваад ухаарад бурхныг өөрийн болгоод авч байгаа шалтгаан нь юу вэ гэхээр өрдөө зовлонтой байсан, зовлонгүй байсан гэдэг шалтгаан байна. Рахелийн хувьд зовлон гэдэг зүйл байхгүй, дэндүү жаргалтай учраас бурхны талаар хэлж байгаа тэр үг тийм үнцэнтэй чихэнд нь орж ирэхгүй, сэтгэлд нь ч буухгүй, хөгжилтэй зүйл дэндүү олон байгаа юм чинь. Бурхнаар хайрлуулахаас илүү хүмүүсээр хайрлуулад хүмүүсийн анхаарлыг татаа явж байгаа зүйл их байгаа учраас тэр итгэл олж авч чадахгүй байгаа. За тэгвэл бодоод үзье. Та бүхэн Рахелтэй адилхан байхыг хүсэж байна уу? Ляатай адилхан байхыг хүсэж байна уу? Ляа байгаа үстэй. Рахелтэй адилхан хөөрхөн байгаад хүмүүсээр хайрлууллаа гэд бурхны хайрыг ухаарч чадахгүй бол ямар ч хэрэг байхгүй зүйл тийм үстэй. Харин тийм их гоо үзэсгэлэнтэй биш, нэг дундаж ч гэсэн ямар ч байсан янз янзын зовлонтой зүйл энэ амьдрал дундаасаа бурхны хайрыг ухаарад бурхныг олоод авцсан гэдэг нь бид бүхний олж авсан хамгийн үнцэнтэй зүйл. Өнгөрсөн амьдралын тэр гашуун зовлонд одоо харамсах зүйл байгаа юу байхгүй юу? Яг явд. Байхгүй шүү дээ, тийм үстэй. Мэдээж ихэн үе бодох юм бол гашуун санагдах л баг. Гэхдээ л тэр дундаас бурхныг олоод авцсан гэдэг нь үнэхэрийн зол байгаа. Дуулал номныхоо 34 рүү очиод харъя. Дуулал номны 34 байна.
Дуулал номны 34-ийн 19-р ишлэлийг хамтдаа уншицгаая. 34-ийн 19. Зөв шударгын зүдгүүр их авч эзэн түүнийг тэр бүгдээс нь аварна. Энд дээр аврагдсан зөв түүний амьдралд зовлон байдаггүй гэнэ үү? Зовлон их байдаг гэнэ үү? Гайхалтай их байдаг гэсэн байгаа. Тэгээ бид нар заримдаа бодохдоо миний амьдралд одоо ийм хэцүү зүйл байхгүй, ийм зовлон байхгүй. Амар тайван байсан бол амар тайван болчихосоо гэж бодох үе ч гэсэн байдаг. Амар тайван байгаасаа гэж бодох үе байдаг. Гэхдээ Библиэлд зовлон зүдгээр их байдгаа гэсэн байгаа. Тэгвэл Бурхан өөрийнхөө хүүхдүүдэд аврагдсан хүмүүст яагаад зовлон бэрхшээл гэдэг зүйлийг амьдралд нь байлгадаг юм болоо? Мэдээж аврагдааг хүний амьдрал зовлон байгаа нь тэр хүнийг аварж өгөхийн тулд байгаа. Тэгвэл аврагдсны дараа тэр шалтгааны бүгдээрээ Дийдхуул номны 11-ээс харъя. Дийдхуул 11. Дийдхуул 11-ийн 14-өөс 16 дугаар ишлэлийг хамт уншийе. Би та нарын газар дээр хур бороог цагт нь оруулж хавар намрын бороо илгээж та нар үр тариа шин дарс тос авах болно. Би мал сүрэгт чинь зориулан хээр талд өвс ногоог өгч та нар идэж уяг цатгалан байх болно. Та нарын зүрх мэхлэгдэн эргэж өөр бурхтад зарагдан тэдэнд мөрөхгүй гэдгээс та нар болгоомжил. За Бурхан энэ Израилийн ард түмнийг хизээ болгоомжил гэж хэлсэн бэ гэхээр амьдрал нь хангалуун болоод махбодийн хувьд хэтэрхий амар тайван болоод мал сүрэгчин зориулан хээр талд өвс ногоог өгч идэж уяг цатгалан байх үедээ та нарын зүрх мэхлэгдэн эргэж өөр бурхтад зарагдан тэдэнд мөрөхгүй гэдгээс болгоомжлох тун гэсэн байгаа. Тэгэхээр Бурхан аврагдсан хүний амьдралд хэцүү зүйл өгж байгаа нь хайрласандаа мөн Бурхан өөртөө ойртуулах гэсэндээ мөн Бурхан өөрийнхөө ажилд ирхмээр хэрэглэх гэсэндээ илүү их нэгүслийг өгж байгаа. Тэгэхээр энэ амьдралд өгж байгаа зовлон бэрхшээл гэдэг зүйлийг мэдээж махбодийн нүдээр харах юм бол хэцүү санагдах байх. Гэтэ Бурханы нүдээр харах юм бол Бурханы байр суурьнаас харах юм бол эсрэгээрээ тэр нь Бурханы өгж байгаа нэгүсэл байгаа. Лук номны 19 дугаар бүлэг дээр Закка гэдэг хүний талаар гардаг. Тэр Закка ч гэсэн нуруу намхан байсан байгаа. Тэгээд татвар хураагч гэдгээсээ болоод хүмүүсээр чичлүүлдэг тийм сул талтай байсан байгаа. Гэтэл тэр нуруу намхан мөн татвар хураагч гэдэг сул талаасаа болоод сэтгэл нь доордуулсан, сэтгэл нь ядуу болсноороо Иесустэй уулзаад аврагт болдог. Мөн зовлон дотор байгаа хүн үгийг ч гэсэн илүү гүн гүнзгий ухаарж анхааран сонсдог. Тэг чин сэтгэлээсээ Бурхан залбирдаг. 1-р Самуэль номны 1-р бүлэг дээр Ханна гэдэг эмэгтэй гардаг. Мэдээж Ханна нөхрөөрөө хайрлуулж байсан ч гэсэн хүүхдгүй гэдэг зовлонтой байсан. Яг л эсрэгээрээ байгаас тий. Лиа болох дээрээ хүүхд төрөөд байгаа ч гэсэн нөхрөөрөө хайрлуулж чадахгүй гэдэг нь хэцүү зовлон байсан. Ханнагийн хувьд нөхрөөрөө хайрлуулад байгаа ч гэсэн хүүхэд төрүүлж чадахгүй Пенинягаар хатгуулаад байгаа нь зовлонтой байсан баг. Өөрөөр ингээд харах юм бол угаасаа адармаата эдрэтэ зовлонтой байгаа үстэй. Гэхдээ эцэстээ Ханна ч гэсэн энэ хүүхдгүү гэдэг зовлонгоос болоод Бурханы өмнө ихэд гашуудан чин сэтгэлээсээ залбирсан. Бурхан Самуэлийг өгсөн. Самуэлийг амьдралынхын туршид Бурханд өргөсөн. Тэр сул тал, тэр гашуун зовлонгоос болоод Бурханыг таньж мэдээд аврагдаад явцсан баг. Яагийн хувьд ч гэсэн адилхан. Тэгвэл заримдаа бидний амьдралд миний хүсээгүй зүйл хэцүү зүйл ирэх үед бид нар учрыг нь ойлгохгүй дээ гомдлож болох юм. Гэхдээ энэ Лиа Рахел хоёрыг бодож үзээд, Ханнаг бодож үзээд өөрийнхөө амьдралтай холбоо додоод үзэх юм бол миний амьдралд Бурханыг мэдж аврагдахын өмнө байсан
хэцүү зүйлүүд зовлон эсэргээрээ нэгүсэл байсан юм байна. Тэр шалтгаанаас болоод би аврагдах болсон юм байна гэдгийг бодоод үзэх юм бол эсэргээрээ аврагдахын өмнө байсан амьдралынхаа таагүй зүйл сул талдаа талархах болдог. Магадгүй бид бүгдийн амьдралд байсан гашуун зүйлүүд, таагүй зүйлсүүд байхгүй байсан бол бид нэр яг л архиалтай адилхан үнэхээр хөөрхөн гоо үзэсгэлэнтэй эргэн тойрныхоо бүхий л хүмүүсээр хайрлуулаад амьдрал миний санснаар байсан бол бид бүхэн аврагдахгүй болов. Ерөөсөө аврагдахгүй тийм биз дээ. Хичнээн бардам хүн явж байхсан бол би л гэсэн хүн явж байна гэсэн. Эсэргээр нь Бурхан бид бүгдийн амьдралд таагүй зүйл, өргөс, гашуун зүйлийг зөвшөөрөөд эсэргээрээ бид бүгдийг аврагдаж чадхаар удирж өгсөн нь үнэхээр талархмаар зүйл. Би ч гэсэн энэ Архелия хоёрыг ингээ бодоод үзэх юм бол миний хувьд ч гэсэн Лиатай адилхан тал байдаг. Намайг баг байхад хурдан морь сайн ундаг хүүхдүүд бол одоо томчуудын одоо хайрыг нь татсан анхаарлд нь өртсөн хүүхд байсан. Тэгээ манай аав ч гэсэн хурдан морьтой тэр үед байсан хүмүүс ч гэсэн ингээл хурдан морьтой. Энэ бол манай нэг үеэл байдаг гэсэн. Надаас нэг 4 сараар дүү эрэхтэй. Тийм бол тэр намайг бодоход арай нэг жоохон хурдан морь сайн ундаг. Тийм бол энэ тийш одоо наадамд явах юм бол тэр хүүхдийг аваа явна. Намайг бол хоноо харж гэд үлдээчихнэ. Тийм бол би нэг тийм гологцсон юм шиг, хаягдсан юм шиг тийм хүн хоноо хараад явж байдаг байсан. Мэдээ тэр үед уйлдаг байсан ч гэсэн тиймэрхүү өмнөх амьдрал тохиолдсон таагүй зүйлсүүдийг бодоод үзэх юм бол сэтгэл багвагаар дордуулж байсан, Бурхныг ирж хайж байсан байдаг. Тэгж байгаад аврагчаад нөгөө найздаа сайн мэдээ, үеэлдээ сайн мэдээ тарахтаар ерөөсөө тооддоггүй. Угсаал баг байхаасаа томчуудаар хүлээн зөвшөөрөгдөд хайрлуулаад явж байсан учраас үнэхээр их бардам байдаг. Тэгээ бодоод үзэх юм бол бардам хүн Библийн семинарын агуулгыг бүгдийн сайн сонссон ч сэтгэлдэн дээр аврал биелдэггүй нь гайхалтай. Түүнийг бодж үзээд аврал эзнээс ирдэг гэдэг нь үний юм байна. Үнэхээр дорд тэгээд гимшин сэтгэлтэй хүнд Бурхан тэр ариун сүсийг өгдөг, тэр хүнийг аварж өгдөг. Түүнийг нь мэдж авсан. Тэгээд мөн 2 дугаар Коринт 12 дээрээс харах юм бол Илч Паулийн амьдрал ч гэсэн өргөс байсан талаар хардаг. Юу байсныг мэдэхгүй. Түүнээсээ болоод энд дүү хэцүү байсан болох тэр Бурхан минь энэ өргөсийг надаас аваад өгөөч гэж 3-таа залбирсан ч эзэн тэр өргөсийг нь тэр зовлонг нь авч өгөөгүй. Юу гэж хэлсэн бэ гэхээр миний нэгүсэл чамд хангалттай. Бид нэр нэгүсэл гэж бодох дээр залбирлын хариултаа авах ч юм уу, хүсэж байсан зүйл биелэх ч юм уу, ямар нэгэн сайхан зүйлийг л нэгүсэл авлаа гэж боддог. Тэ Бурхны зүгээс тэр өргөсийг, тэр бэрхшээлийг, тэр зовлонг ч гэсэн миний чамд өгсөн нэгүсэл гэж хэлж байгаа. Тийм байгаа үстэй. Бидний амьдралд Бурхны нэгүсэл байна уу байхгүй юу? Бага. Та хүн бодоод үстэй. Сул тал ихтэй хүмүүс аврагдж байгаа. Сул тал ихтэй хүмүүс Бурхантай илүү ойр байгаа. Тэгээ Бурханд илүү эрхмээр хэрэглэгдээд амьдарч байгаа. Тэгээ бид нар өөрсдийнхөө сул талыг бодох дээр би ийм сул талгүй байсан бол хичнээн сайхан гэж боддог. Гэтэ бодоод үзээр биднэрт ямар сул тал байхгүй. Бид нар үнэхээр бүрэн төгс хүмүүс байсан бол бид нар аврагдахгүй. Аврагсны дараа ч гэсэн бид нар бүрэн төгс болчвол итгэлээр амьдрах уу? Амьдрахгүй шүү дээ. Бүрэн төгс юм чинь бүрэн төгсгөнд Бурхан ч хэрэг байхгүй. Өөрөө бүгдийг хүснээр хийгээ явчихна. Аврагдсан ч гэсэн одоо ч гэсэн бид нар сул тал зөндөө их байдаг. Сул тал байдаг учраас Бурхан хэрэгтэй. Өшөөлөө даруй байж чаддаг. Өшөөлөө Бурханд найдахаас өөр аргагүй гэдгийг ухаардаг. Тиймхүү Бурханы нэгүсэл дотор амьдардаг. Энэ дэлгэцэн дээрээс нэг хүн танилцуул. Энэ хүн хэн бэ гэхээр Александр Племинг гэдэг хүн. Энэ хүн нэг тийм жоохон яаруу агдуу, тийм сандруу зантай хүн байсан юм шиг байна. Нэг удаа лабораторид туршилт хийж агаад энэ Петри аяг гэж нэрлэдэг шинжлэх ухааны нэр нь. Энэ ням бактери одоо ургуулж туршилт хийдэг. Энэ дээр стафилококк гэдэг ихэнх өвчин үүсгэгч бактерийн туршилт хийж агаад энийг хөрөгчөндөө хэлгөө мартаад гараа авчихсан шүү хэн. Тэгээ өглөө нь хүрээд ирсэн чинь
Энэ бүр ингээд цэнхэртээд одоо эсээд одоо муутчихсан байсан. Энэ хүний яаруу санд руу мартамхаа цангаас болсон. Гэхдээ энэ тэр цэнхэр өнгөтөө хөгцийг нь судлаад үтсэн чинь тэр цэнхэр өнгөтөө хөгцөн өнөө стафилококкийг чинь идэж исэн баг. Энэ ямар сони юм бэ гэд судлаад тэр цэнхэр өнгийн хөгцнөөс пенцилинийг гаргаж авсан нь 20 дугаар зууны бүр хамгийн гайхалтай нээлт болсон, хамгийн хүчтэй антибиотик болсон, олон хүний амийг аврах юм зүйл болсон байна. Тэгэхээр бурхан өөрөө бүрэн төгс нэгэн болох дээр бурхан бүрэн төгс хүнийг хэрэглэхгүй сул талтай хүмүүсийг хэрэглэдэг. Заримдаа сул талыг нь ч гэсэн бурхан ашиглах үе байдаг баг. Тэгвэл бид нэр өөрийн сул талаасаа болоод өөртөө гомдлох хэрэг байна уу байхгүй юу? Ерөөсөд их хэрэг байхгүй. Тийм ээ. Би ийм угаасаа сул тал ихтэй хүн учраас аврагдсан. Тэгэл одоо ч гэсэн ийм сул тал ихтэй учраас би бурханд найдаад бурханы нэг ус дотор амьдарж байна. Өшөөлөө талархаад өшөөлөө бурхантай ойр байх боломж болно. За энэ Библиэлд Дуулал номны нэг ишлэлийг өдөр олоод уншия. Дуулал номны 32 дугаар бүлэг байна. За уучлаарай, дуул биш. Дид хууль 32 шүү би. За дид хууль 32. Дид хууль 32-ийн Дэдүүл 32-ийн 11-12-ыг хамт уншъя. Үүрээ сандаан дэгдэхээ дээрээ далавчаа дэлгэн бивж дэгдэхийгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт эзэн ганцаараа түүнийг удирдсан. Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байгаагүй. За энэ бурхан өөрийнхөө хүмүүсийг хэрхэн удирддаг талаараа бид бүхэнд ойлгуулахын тулд бүргэд хэрхэн дэгдэхийгээ зөөж явдаг талаар зүйрлсэн байгаа. Гэтэл энэ бүргэд дэгдэхийгээ зөөлхөн үүрэн дотор нь ямар ч хэцүү зүйл амсуулахгүй ам руу нь хоол авчирч хийж өгөөл тэгэл байлгаад байдгийн биш гэсэн байгаа. Жохон жигүүр нь ургаад эхлэх юм бол энэ бүргэд дэгдэхийгээ жигүүр дээрээ аван өндөрт гарч агаад хайчдаг гэж байгаа. Тэгэн бол тэр бяцхан дэгдэхээ хичнээн айц хамгаардах бол байдгаараа далавжаа хүчтэй дивнэ. За би одоо ингээл сүрх юм байна, үхэх юм байна. Газар унаад мяцрах юм байна гэл янз янзын санаа зовлон амсах байх. Гэхдээ сүрхгүй юу? Сүрнэ гэж байхгүй. Яг л газар унахаас өмнө бүргэд тосч аваад дээшээ явдагтай адилхан. Ийхүү бүргэд зулцгаа дасгалжуулснаар тэр бүргэдийн зулцаг бүргэд жигүүртний хаан болж байгаа. Бол бурхан аврагдсан бидэнд яг ингэж ханддаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бурхан аврагдсан бидний амьдралд хэцүү зүйл өгөх үү өгөхгүй болов? Хэцүү зүйл өгөхөөс өөр арга байхгүй. Хэцүү зүйл өгж байж л хүн амьдралдаа байгаа хэрэгцээг холцноос сална. Библиэлд мөнгөний дархан мөнгө хийхдээ мөнгийг холцноос нь цэвэршүүлдэг. Яв 23:10 дээр тэр намайг шалгасан бөгөөд би алтмит урагш гарч ирнэ гэсэн байна. Дархан хүмүүс ч гэсэн алт мөнгө холцтой байгаа. Түүнийг нь гал дотор игээ шатаах юм бол бусад холцнууд нь шатаал хар утаа гараал яг цэвэр мөнгө нь үлдэх үед өнөө дархны царай түүн дээр тод гэрэлтэх үед нь гаргаж ирдэг гэсэн байна. Өөрөөр бурхан бид бүхэнд мөнхийн диваажинд илүү их алдар, илүү их найдвар өгөхийн тулд илүү өөрийн ажилдаа хэрэглэхийн тулд хэцүү зүйлийг ч гэсэн өгдөг. Тэгингээ ертөнц рүү хандсан шунал, ертөнцийг хайрлсан сэтгэл түүнээс нь эргүүлж өгдөг юм байна. Архиелийн химийн шүтэн шүтсэн ч гэсэн итгэж хүмүүсийн хувьд юу вэ гэхээр шунхаар л болох шүтэн шүтэх явдал гэсэн байна. Мөн Яаков ном дээр энэ ертөнцийг хайрлах нь бурхныг харахад шүтэн гэсэн байна. Тэгвэл бурхан тэр бүх холцноос нь цэвэршүүлж өөрийнхөө өмнө одоо үнцэнтэй болохын тулд аврагцсан хүнд хэцүү зүйл өгдөг юм байна гэдгийг энэ яагийн амьдралаар дамжуулаад бодж үзсэн.
Тэгээд нэг дуу, магтан дуу хамтдаа сонсоод дуусгая. Энэ хадмалыг нь сонсоод тэгээд солонгосоор нь хадмалыг нь уншаад дуун гарах нь. 나를 깊은 어둠 속에 홀로 두시는지 어두운 밤은 왜 그리 길었는지 나를 고독하게 나를 낮아지게 세상 어디도 기댈 곳이 없게 하셨네. 광야에 서 있네. 주님만 내 도움이 되시고 주님만 내 빛이 되시는 주님만 내 친구 되시는 광야 주님 손 놓고는 단 하루도 살 수 없는 곳 광야에 서 있네. 왜 나를 깊은 어둠 속에 홀로 두시는지 어두운 밤은 왜 그리 길었는지 나를 고독하게 나를 낮아지게 세상 어디도 기댈 곳이 없게 하셨네. 광야에 서 있네. 주님만 내 도움이 되시고 주님만 내 빛이 되시는 주님만 내 친구 되시는 광야 주님 손 놓고는 단 하루도 살 수 없는 곳 광야 주께서 나를 사용하시려 나를 더 정결케 하시려 나를 택하여 보내신 그곳 광야 성령이 내 영을 다시 태어나게 하는 곳 광야에 서 있네. За залбираад дуусгая. Биднийг хайрладаг Бурхан минь баярлалаа. Энэ ертөнцийн дээр гэмтэн болж төрөөд найдвар байхгүй амьдарч байсан биднийг та мөнхийн галтаа тамийн ял шийтгэлээс аварж өгөөд Есүс эзэн бидний гмийн төлөө загалмай дээр зовлон амсаж цусаа урсгаснараа биднийг тамийн ял шийтгэлээс аварж өгөөд мөн аврагсны дараа энэ газар дээр махан биеэр амьдрах энэ үлдсэн хугацаанд байна. Эзэн та биднийг өөрийн бий болсон чуулган дотроо суулгаж өгөөд үргэлж хамт байж өгж байгаад баярлалаа. Бидний амьдралд хитүү зүйл байдаг ч гэсэн тэр бүх зүйл Бурхны нэгүсэл гэдгийг бид бүхэн мэдэж байгаа билээ. Өшөө илүү эзэнтэй ойр байж баяр хөөртэй итгэлийн амьдралаар амьдарч чадхад та тусалж өгнө. Өнөөдөр сайн мэдээний үгэд амжуулагдах билээ. Өчигдрийн хүртэл үгийг сонссон олон эрхэм хүмүүс өнөөдөр ч гэсэн эзний сайн мэдээний үгийн өмнө ирээд аврагдаж чадхад та тусалж өгнө. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.